Манганы үйл явдал орон зай сүйтгэгчид Морог ялсны дараах үеэс эхэлнэ. Дэлхийд амар амгалан эргээрсэн ч Морогийн залгиж байсан дайчин робот Сим-3-ийн толгой усталгүй үлдэж сансрын өөр нэгэн хөлөгт хүргэгддэг. Энэхүү роботын тархинд орчлон ертөнцийн асар их мэдээлэл нууцуд хадгалагдаж байлаа. Энэ үед Сирилийн гаригийн цорын ганц сандуулсан дайчин Гранола уг хөлөөрөө нэвтэрч хамгаалагч роботуудыг хялбархан устгаад Сим-3-ийн толгойг хулгайлдаг. Тэрээр үүнийгээ сансрын мэдээллийн сүлжээг хатгадаг маф болох хитер бүлэглэлийн удирдагч Алик авчирч өгнө. Шагналаа авдаг байна. Алик бол овжийн хэрцгий удирдагч өгөөд түүний дүүнер бол Ойл, Маки болон хамгийн залуу чимээгүй хэрний хүчрхэг дайчин Гаснад түн зүтгэдэг. Гранола шагналаа авах үедээ Аликээс нэгэн цочирдон мэдээг сонсдог. Түүний ард түмнийг саянчуудаар устгуулсан гол дайсан болох Фриза амьд бөгөөд дахин сэргсэн гэдгийг мэднэ. Гранола өшөө орсолдоо шатаж Фризаг хаана байгааг асуусан ч Алик түүнд хэлхээс татгалзаж чи одоохондоо түүнийг ялах хэмжээний хүчтэй болоогүй байна гэж санууснаар Гранола хуурсан орон зайг орхидог. Энэ хугацаанд Гоку Вежита хоёр устгагч бурхан Бирусын гариг дээрх тэнгэрлэг хүчний бэлтгэлээ үргэлжлүүлж байв. Гоку Вежита хамт ультрын инстинктийг зөвхөн хувирлаар биш харин ердийн хэлбэртэй байхдаа сэтгэл санаагаа бүрэн тайван байлгаж энерги үргэлгүйгээр хэрхэн ашиглах техникт суралцаж эхэлдэг. Вежита өөрийн зан араашинд ультрын инстинкт тохирохгүй ойлгож, вирус бурхнаас устгах шийд болон бурхтыг хэрэглэдэг дотоод хүчний нууцыг суралцаж, устгагч бурхны эмийг бэлгэнд авдаг. Харин Гранола өөрийн амьдардаг шинэ Сирилийн гаригт эргэн ирдэг. Уг гариг дээр одоо Сугарын хэмээх хар гаригийн ийдэг ард түмэн амьдардаг бөгөөд Гранола тэднээс тусдаа ууланд хөгшин намайг хүн болох Монитотой хамт амьдардаг байв. Монита бол маш сул дорой боловч Сирилийн гаригийн луу бөмбөлгийг бүтээсэн хүү юм. Энэ гаригийн бөмбөлгийг ердөө хоёрхан ширхгээс бүрддэг маш жижиг аж. Гранола Сугарын чуудын музейгээс хоёр дахь бөмбөлийг нууцаар хулгайлж Торонгбо хэмээх лууг дууддаг. Түүний хүсэл бол намайг энэ орчлын ертөнцийн хамгийн хүчрхэг дайчин болгож өгөөч гэж хүснэ. Луу түүнд би чамд чиний дотоод нөөц бололцоог давсах хүчийг зүгээр өгч чадахгүй. Харин чи цаашид амьдрах байсан наснаасаа золиослол энэ хүслийг биелүүлж чадна гэж хэлдэг. Гранола саянчууд болон Фризагаас өшөөгөө авч чадвал өгөх нь хамаагүй гэж үзнэ. Өөрийн амьдрах байсан 150 жилийн насаа золиослно ердөө 3 жилийн нас үлдэхийг зөвшөөрнө. Ийхүү Гранолагийн үс уртсан түүний баруун нүдний ангуучлах чадвар дээд зэгтээ хүрч тэрээр ертөнцийн хамгийн хүчрхэг нэгэн болдог. Гранола хасар хүчрхэг болсноо батал нь Алик дээр очиж газыг тулаанд хялбархан ялж харуулна. Алик Гранолагийг өөрийнх нь хяналтаас гарч ирээдүйд аюул тарихыг өөрчлөн харж түүнийг саянчуудтай мөргөлдүүлж устгах аимшигт зал зохиодог. Маки Ойл нар дэлхий рүү нисч буулмагийн гэрээс лууд бөмбөлгийг радарын мэдээллийг хууран авч Чичи болон буулмад сансарт нэгэн аюултай дайсан гарч ирсэн тул Гоку Вежита хоёрын тусламж хэрэгтэй байна гэж хэлдэг. Гоку Вежита хоёр Бирусын гаригаас ирж Макигийн хүлэгт сууж Сирилийн гариг руу хөдлөнө. Замдаа Маки тэдэнд Гранолагийг ертөнцийг сүрүүлэх гэж хорон санаат гэж итгүүлдэг. Үүний зэрэгцээ Алик Гранола дээр очиж Фризагийн хамгийн шилдэг 2 саяын алуурчин чамайг устгахаар ирж байна гэж хуурснаар Гранола тэднийг эрхийг орсолтойгоор хүлээнэ. Гоку Вежита хоёрын гариг дээр бумагц Гранолагийн алсын зайнаас энергийн нарийн цохилтоор довтолж эхэлнэ. Түүний баруун нүд нь өрсөлдөгчийнхөөс цусны эргэлт, энергийн урсгал болон биеийн сул цэгийг шууд харах чадвартай болсон байв. Гоку хамгийн түрүүнд Супер Саян God болон Супер Саян Блүү хурлуудаараа тулалдсан ч Гранолагийн хур техникийг гүйцэхгүй. Сул цэгүүддээ дараалан хүнд цохилт авч унана. Гоку өөрийн бүрэн хэмжээний Silver Ultra Instinct-ийг гаргаж ирснээр тулааны хувьсэл өөрчлөгдөв. Гранола Гокугийн сул цэгийг харж чадхаа болж Гоку давуу талыг нь авна. Гэвч Гранола өөрийн энергийг хувааж жинхэнэ биеэ нуусан байсныг Гоку анзаарсангүй. Гранолагийн жинхэнэ бие гинэт гарч ирж Ультра Инстинкт хэлбэртэй байсан Гокугийн сул цэгт ганцхан цохилт өгснөөр Гоку ухаан алдан ундаг. Гоку гунсны дараа Вежита тулааны талбарт гарна. Вежита тулдах явцдаа энэ гаригийн түүхийг судалж Гранолагийн өшөө авалтын шалтгааныг олж мэддэг. Вежита түүнд саянчууд аль хэдийн устсан тэд Фризагийн цэргүүд биш гэдгийг хэлсэн ч уур хилэндээ сохорсон Гранола үгийг сонсохгүй тулдна. Вежита өөрийн бүхий л дотоод устгагч хүчээ шавах нь хөмсөггүй ягаан нийл ягаан туяатай цоошин хуурал болох ультра эгог анх удаа харуулдаг. Вежитагийн тайлбарснаар ультра инстинкт бол бие махбод өөрөө сэтгэх техник бол ультра эго бол зөвхөн устгах сэтэл тулааны цэвэр араншин бөгөөд цохилт авч өвдөлтийг мэдрэх тусам миний хүч хязгааргүй нэмэгдэг гэж хэлнэ. Вежита Гранолагийг асар хүнд байдалд оруулж гаригтай нь хамт устгах хэмжээний энергийн бөмбөг бэлддэг. Гранолагч мөн адил өөрийн үлдсэн бүх амьдралын энергийг шавах нь Вежитагийн өдөөс сөрөг давталгаа хийж хоёр тал бие биенээ устгахад бэлэн болдог. Яг энэ нэгцэгтэй мөчид хөгшин Намекун Монито дундууран орж тулааныг зогсооно.
Тэрээр гранулахт 40 жилийн өмнөх жинхэнэ үннийг хэлдэг. 40 жилийн өмнө саянчууд цэрэлийн гаригийг сөөрүүлж байх үед Гокугийн эцэг Барток гранулах болон түүний ээж Мюслиг нарыг олжээ. Барток дөнгөж төрсөн өөрийнхөө Какарото санаж тэднийг альж зүрхлэлгүй сүүлээ нуун тэднийг хамгаалж Монитагийн гэрт авчирсан байдаг. Гэвч тэр үед уг гаригийг худалдаж авах гэж байсан Хитер бүлгийн айлыг тэднийг олж Бартокийг уруугч гэдгийг мэдсэн байна. Айлыг гранулахын ээжийг тэдний нүдэн дээр хүйтэн цустайгаар буудаж хөнөөжээ. Барток Монита гранула хоёрын зүхтах хугацаа гаргаж өгөхийн тулд Хитер бүлэглэлийн хамгийн хүчтэй дайчин газтай ганцаараа тулдсан байна. Тэр үед Барток Гасаас хамаагүй сул дорой байсан ч саяа хүний ялах гэсэн хязгааргүй хүсэл дайшин чанараас ирээж Гасыг хүнд ялагдалд оруулж байсныг Монитаг ирсжилдэг. Үннийг мэдсэн гранулах өөрийг нь өсгөж хамгаалсан хүн сайн хүн байсныг мөн жинхэнэ дайсан айлыг болохыг мэдээд цочролд орж нулимс унгана. Үнийн илчлэгдсэн тул айлыг өөрийн төлөвлөгөөг шууд хэрэгжүүлж эхэлнэ. Тэрээр гранулах тулдаж байх хооронд цэрэлийн гаригийн луут бөмбөглөгийг цуглуулан лууг дуудаж миний дүү Гасыг энэ орчлын ертөнцийн хамгийн хүчрхэг дайчин болгож өгөөч хэмээн гуйсан байв. Энэхүү Гас гранулахын дээр гарч шинээр тодорсон ертөнцийн хамгийн хүчрхэг дайчин болон хуурч тулааны талбарт ирдэг. Гас өөрийн шидээр энергийн зэвсгүүд бүтээж ядарч цогцолцсон гранулах Гоку Вежита нарыг ээлж дараалан зэрлэгээр зодож эхэлнэ. Гранулах түүний эсрэг эцсийн хүчээрээ тулдсан ч Гас түүний хоёр гарыг хугалж хүнд бэртээдэг. Вежита өөр төлсөн сүүлчийн энергийг Гокуд өгч тулааныг үргэлжлүүлэхийг даатгана. Гоку Гасыг өөр гариг руу алдуулахын тулд шууд орон зай шилжилтийг ашиглан түүнийг сансрын олон гаригуудаар дагуулan зогтдог. Тэрээр Гасыг галактикийн цагдаа нарын шорон дээр байтугай устгагч бурхан Висийн байгаа газар руу хүртэл дагуулan шилжиж цаг ожиж байна. Гас Гокуг хөөж цэрэлийн гаригт буцаж ирэх үедээ асар их туйлдсан байлаа. Буцаж ирсэн Гоку Монитагийн хадгалж байсан Бартокийн хуучин сүйтгэсэн Скаутраас Бартокийн Гастай тулдаж байх үеийн дуу хоолой тулааны бичлэгийг сонсдог. Үүнээс Гоку сайн хүний ямар ч хүнээр хамаагүй ялах гэсэн дотоод бахархлыг ухаарч өөрийн сэтгэл хөдлөлөөнүүлгүй саян араншинтайгаа хослуулан Цошин True Ultra Instinct хэлбэрээр гаргаж ирнэ. Гоку болон Вежита хоёр хамтран Гасыг маш хүн цогцолтуудаар буулган авч гранулах өөрийн сүүлчийн энергийн сумыг харуун Гасыг бүрэн ялдаг. Энэхүү тулаан дууссан гэж бодож байтал айлыг өөрийн дөө Гасыг өгөж байсан ч хамаагүй босож тулдахыг тушаана. Луугийн хараалдаа автсан Гас өөрийн бие махбодыг араатай шинж болгон хувиргаж арьсны үрчлээтэнд хөгшөрч өхөж өмөц зэрлэг дүр төрхтэйгээр дахин босч ирнэ. Тэрээр ухаан мэдрэлгүйгээр Гоку Вежита хоёрыг хэмэх зодож эхэлнэ. Яг энэ үед сансрын хөлөг бууж тэдний гол дайсан Фриза гарч ирдэг. Айлыг Фризаг устгуулахаар Гасын өөдөөс нь дайруулсан ч Фриза огтхон ч айсангүй. Фриза өөрийнхөө нууцыг дэлгэдэг. Би сансрын нэгэн гаригийг эзэлж байхдаа цаг хугацааны урсгал өөр байдаг сүнс ба цаг хугацааны өрөөг олсон. Би тэнд бүтэн 10 жилийн турш зогсолтгүй бэлтгэл хийсэн гэж хэлээд өөрийн цоошин хуурал болох Black Фризаг харуулна. Лугасын хүсэл гуйх үед Фризаг бэлтгэл хийж байсан нөрөө өөр хэмжээст байсан тул Фриза Лугийн ертөнцийн хамгийн хүчрхийг их тооцоолд ороогүй. Түүний дээр гарсан байж харин Фриза ертөнцийн хамгийн хүчтэй гэгдээд байсан Гасыг цээжийн ганцхан цогцолтоор нэвцүүлбэж түүнийг хоронхон зуурт нуран болгон хөнөөдөг. Үүний дараа Алик өөрийг нь олон жил ашигласныг мэдж байсан тул Аликийн өмнө адил энергийн цогцолтоор устгана. Гоку Вежита хоёр хар Фризаг хараад хамгийн хүчрхэг хуйлуур болох True Ultra Instinct болон Ultra Ego хэлбэртэй шилжсэн ч Фриза ердөө 1 секундээс бага хугацаанд тэднийг дундуур гүйж хоёулангийн ганцхан цогцолтоор ухаан алдтал нь унгааж асар хол зөрүүтэй хүчээ батлан харуулдаг. Гэвч Фриза тэднийг энэ удаад ассангүй. Өөрийнх нь зориг өөр зүйл гэдгийг хэлээд хөлгөөрөө орон зайг орхин оддог. Фризаг явсны дараа Вис гариг дээр ирж Гоку Вежита хоёрыг авдаг. Монита гранулахын бэртлийг ангаасан бөгөөд гранулах өөрийн үлдсэн 3 жилийн амьдралаа цэрэлийн гаригийг дахин цэцэглүүлж сугаарын чуудтай хамт амар амгалан амьдрахад зориулахаар үлдэнэ. Хөлөг дотор Вис Гокуд Фриза үнэхээр хүчрхэг болж гэхдээ Лугийн хийсэн ертөнцийн хамгийн хүчрхэг дайчин гэдэг нь магадгүй Фриза биш. Орчлын ертөнцийн өөр хаа нэгтээ дөнгөж төрөн гарч буй өөр хэн нэгэн ч байж болох юм гэж хэлдэг. Гоку Вежита хоёр хар Фризаг ялж орчлын ертөнцийг хамгаалахын тулд улам илүү бэлтгэл хийх шаардлагатайгаа ойлгосноор амьд үлдсэн гранулахын бүлэг өндөрлөн. За ингээд гранулах арк бүрэн дууслаа. Энэ арк нь 2022 онд манганы 87 дугаар бүлгээр өндөрлсөн байдаг. Үүний дараа Dragon Ball Super Manga Super Hero арк руу шилждэг. Харин би энэ Super Hero аркаар бол бичлэг хийхгүй. Ягаад гэвэл кино хэлбэрээр аль хэдийн гарчихсан хүмүүс ирнэ олоод үзэх боломжтой. Яг нэг бичлэгийн бас монгол хэл дээр тайлбарсан YouTube руу ч гэсэн байсан. Тийм болохоор энэ аркаар бол бичлэг хийхгүй. За одоогийн байдлаар Dragon Ball Super-ийн шинэ үндсэн арк хараахан гарааг байгаа. Акира Торияма таалт өгсөний дараа манга тодорхой хугацаар завсарсан байдаг. Шинэ арк эзээ эхлэх талаар энэ албан ёсны мэдээлэл
одоогор бол гараагүй байгаа. Тэгээд хүмүүсээс нөгөө газын арк гэж бас энэний дараа тустай байдаг гэж ойлгож байсан. Үгүй ягаад ер нь бол газ бол гранулах аркийн гол эсрэг дайсан гэсэн үг. Та бүхэн ч гэсэн бас сая сонссон байх. За тэгээд шинэ үндсэн арк албан ёсоор эхлэмэгц өмнөх шиг хамгийн ихэнд дэлгэрэнгүй тайлбар хүргэх болно. За тэгээд эцэст нь бичлэг таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Цугаа сайн дэмжиж өгөөрэй. Мэргэжлийн хүн биш юм туршлахгүй болохоор чанаргүй бичлэг хийдэг гэдгийг мэднэ. Гэхдээ манганы зураг мэдээлэл орчуулгыг нь аль болох зөв ойлгомжтой болгохын тулд их цаг зарцуулж судалдаг. Та бүхний нэг лайк, нэг subscribe хүртэл дараагийн бичлэгийг хийхэд бол маш том урам зориг болдог шүү. Баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Тэгээд дараа сууган цаашдаа илүү сайжрах болно, илүү гой сонирхолтой чанартай контент бичлэг хийх болно. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.